Бид нар заримдаа хэн юу гэх болоо гэж байнга боддог. Энэ нь ер нь бусдын хүлээн зөвшөөрөлтөөр хит тулгуурлагдсан сэтгэл зүйн бидний нэгэн хэвшил юм уу да. Бүх зүйл дээр хэн юу гэх болоо гэж бодох нь сэтгэл зүйн хувьд бол өөрийгөө дутуу үнэлэх, шийдвэртэй байнга эргэлзээтэй байх, хүмүүсийн бодлоор өөрийгөө хэмжиж, хэн нэгэнд таалагдахгүй бол уналтанд орж, өөрийн ярьж үйлдэж байснаа дахин бодож хямарж шаналдаг. Ер нь бол өөрийнхөө амьдралын хорон бүрийг амсаж чадхаа болсон байдаг. Харин харилцааны хувьд бол бусдад таалагдах юмсан гэсэн занд өөрийн мэдлэгөө суралцдаг. Жинхэнэ өөрийгөө нуун, харилцаандаа итгэлгүй, сэтгэл хөдлөлөө яг бодит байгаагаар нь илэрхийлэхгүй, шийдвэр бүрийнхээ ардын айцтайгаар үлддэг. Мөн бие махбодын хувьд бол бас өөрчлөлтийг өгнө. Үүнд бол одоо зүрх дэлсэн, амьсгал давчтан, болчин чангарна, нойр хямрна, даралт өөрчлөгдөн. Ингэснээр мэдээж эрүүл мэндийн бусад эрсдлүүдийг дагуулж эхэлдэг. Мэдээж энэ хамаарал гэдэг энэ зүйлүүд ийм хор уршигтай юм бол эдгээрээс гарах гарцууд бий юу гэж хүн болгон асуудаг. Мэдээж байгаа. Гэхдээ хэрвээ та өөртөө ажиллахаар шийдсэн бол шүү дээ.